Москвагаас ярьж байна. Оросын холбооны улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг хоёр орны ард түмэн энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. За хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаанд тулгуурлаж зөвхөн энэ хүрээнд хязгаарлагдаж байсангүй. Хоёр орны ард түмэн илүү дотн төвшөнд, илүү гүнзгий хэмжээнд нөхөрлөж хүнд хэцүү цагт нэг нэгээ түшиж нэг нэгэндээ тусалж ирсэн түүхтэй юм а. Энэ утгаараа бол хүнд өрлөгтний түүхэнд ховор тохиох нандин харилцаа энэ юм а. Энэ чүүднээс Mongolian Economy сэтгүүлийн хамт олон энэхүү тэмдэглэлт айн хүрээнд Москва хотыг зорьсон. Бидний гол зорилго бол Оросын холбооны улс болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү тэмдэглэлт айг Оросын ард түмэн болон монголчууд хамтран хэрхэн тэмдэглэж байгаа болон Оросын дэвшилтэд технологи, дэвшилтэд инновацийг дэвшүүлж байгаа томоохон байгууллагуудын сурвалжлыг та бүхэнд хүргэх хичээлээ. Монгол улс Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нэрх ажилд Орос Монголын ард түмэн бүтэн жилийн турш зүтгэсэн. Тэдгээр томоохон ажлын нэг нь Оросын холбооны улсын нийслэл зохиогдсон найрамдлын сар юм. Энэ хөтөлбөрийн хоёр орны найрамдалтай харилцааг илтгэсэн, түшиж босгосон, нандин харилцаахан улам баттгсан олон үйл явдал, олон үйл ажиллагаа өрнөсөн. Үүнд Монгол улсаас Оросын холбооны улсад суугаа элчин сайдын яамныхан Чамбай сайн бэлтгэжээ. Өнгөрсөн хавар зууны турш өрнүүлсэн их ажлынхаа үр дүнг тэд найрамдлын сард үзэж байгаа нь энэ байлаа. За манай Монгол Economy сэтгүүл Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран одоо хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан одоо сэтгүүлийн тусгай дугаарыг хийж байна. Энэ бол англи, монгол, орос хэл дээр гарах юм дугаараа мөн энэ хүрээнд манай сэтгүүлийн баг Оросын холбооны улсаас очиж одоо 95 жилийн ойд хүрээнд мөн 10-11 сард тэмдэглэдэг найрамдлын сарын хүрээнд ямар ажлууд хийж байгааг бид нар бас сурвалжилсан байгаа. За Москвад одоо манай сэтгүүлийн баг бас 10 хоног ажиллалаа. Энэ хүрээнд одоо 95 жилийн өрөөнд тэмдэглэж байгаа том 95 жилийн хүлээн авалтанд оролцлоо. Энэ хүлээн авалтанд бол одоо Оросыг, монголчуудыг сайн мэдэх юм Оросын хүмүүс, бизнес эрхлэгч, соёл урлаг, улс төрийн хүмүүс ирсэнтэй бид нар бас ярилцлага хийж одоо иргэдтэй хүргэе гэж бодсон. Мөн одоо Оросын соёл урлаг, эдийн засаг, бизнес, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудаар орж бас туршлага судалж Монголын тухай ямар бодолтой санаатай явдгийг бас судалсан. Энэ хүрээнд манай сэтгүүл өөрөөсөө хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд одоо дэлхийн одоо 6 хэл дээр Орос орныг сурвалжилдаг телевиз болон 30 хэл дээр вебсайтаараа Орос гүрний тухай мэдээллийг хүргэж идэг ийм мэдээллийн агентлагуудаар орж биднээс туршлага судалсан байгаа. Тэгээд энэ бүх үйл ажиллагаагаа бид нэр одоо Орос Монголын 95 жилийн зориулсан тусгай дугаар дээрээ гаргаж ийн мөн нэвтрүүлгээрээ хүргэж ийн. Тэгээд энэ дээрээс дүгнж хэлэхэд хоёр орн маань уламжилт харилцаан дээр тулгуурлаад дижитал эрен шин зуунд мэдээллийн технологийн зуунд одоо шин харилцаагаар цаашаа хөгжиё гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй хоёлаа байгаа нь харагдлаа. Тэгэхээр мөн ард иргэдийн дунд, бизнесмэнүүдийн дунд доод түвшинтэй Монгол улстай иргэн харилцаагаа сэргээх, дотн харилцах тийм хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хоёр орны ард иргэдийн ярилцлага болон байдлаас биднэрт харагдлаа. Тэгэхээр цаашдаа Орос оронтой, Оросын холбооны улстай уламжил түнш дээрээ тулгуурлаад шинэ харилцаагаар шинэ мэдээллийн эрэнд хамтарч ажиллах тийм түншлэлийн стратегийн хөгжлөөр явах нь бол ойлгомжтой юм а гэж харагдаж байна. Анх тэртех 1952 онд намын төв хорооны шийдвэрээр Монгол зөвлөлтийн найрамдлын сарыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед эд модны наадам нэрийн дор хэл орчмын нутгуу зохион байгуулдаг байсан хожимо өргөн хүрээх амарсан өргөн агуулгатай арга хэмжээ болон тэлжээ. Энэ уламжил 90-ад оны шилжилтийн жилүүдэд тасарсан ч 2000 оноос
Орос Монголын ард түмэн наримлын сарыг сэргээн тэмдэглэдэг болсон юм. Дорогие монгольские друзья, Эрхэм үндэд Монголын ард түмэн та бүхэндээ Оросын холбооны улс, Монгол улс буюу тэр үеийн зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Манай хоёр орон нөхөрсөг харилцаатай байх хамтран ажиллах гэрээг 1921 оны 11-р сарын 5-нд байгуулсан түүхтэй. Энэхүү гэрээ нь манай хоёр орны олон 10 жилийн сайхан харилцааны суурь болсон төдийгүй өнөөдөр ч гэсэн манай хоёр улсын харилцааны үндэс болж байна. Өнгөрсөн хугацаанд баггүй ажил хийгдсэн. Энэ талаар та бүхэн сайн мэдэх билээ. Үүний зэрэгцээ бидний харилцаа сайн сайхан байгаа бөгөөд шин салбар, шин чиглэлд улам хөгжүүлэн ажиллахаар зорж байна. Ингээд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны тэмдэглэл баярын мэндийг дахин дэвшүүлье. спасибо за внимание. Хоёр талын дээд өндөр түвшний уулзалтууд бол байнга явагддаг. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээндчдэр манайх ажиглагч орны статустай хэдийч тухайн Шхабын жил хүрийн хуралд Монгол улсын ерөнхийлөгч оролцохдоо Оросын холбоот улсын тэргүүнтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцах жишээтэй. За жил болгон зохион байгуулагддаг эдийн засгийн форум Санкт-Петербургийн энэхүү форумын хүрээнд манай ерөнхий сайд нар оролцож ирсэн уламжлалтай. За тэгээд энэхүү бас форумын хүрээнд Оросын холбоот улсын засгийн газрын тэргүүн Медведевтэй манай ерөнхий сайд нар бас уулзж ирсэн ийм уламжлалтай. Тэгээ ер нь бол зүгээр манай бас түүхэн тодорхой ойн арга хэмжээнүүдэд Оросын холбоот улсын төрийн тэргүүн Владимир Владимирович Путин халах голын 75 жилийн арга хэмжээнд оролцсон. За сая ASEAN 2016 оны хүрээнд бас Оросын холбоот улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцсон. За гэх мэтлэнгээр ингээд парламент хоорондын харилцаанд Валентина Ивановна Матвиенко, за төрийн думын дарга байсан Нарышкин Монголд айлчилж оролцох жишээтэй. Тэр утгаараа бол өндөр дээд түвшний харилцан айлчлал уулзалтууд бол байнга явагдаж байдаг. Монгол улс Оросын холбооны улсын наримлалт харилцаа Орос Монголын ард түмний найрсаг нөхрөлд нөлөөсөн олон хүчин зүйл бий. Эдгээрийн тэргуунд зайлшгүй тэмдэглэгдэх сэдв бол дайны он жилүүдийн харилцсан тусалцаа юм. Энэхүү түүхэн гавьяаг байгуулагдсан буянтай бурлуутай бид уулзсан. Тэд бол 1939 оны халах голын дайны ялалтанд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан Оросын Ахмад дайчид юм. Ахмад дайчин Александр Андреевич Пермяковтай уулзахаар бид Оросын Ахмад дайчдын совилолд очлоо. Орос улс эх орныхон тусгаар тогтнолыг хамгаалах их хуулийг бүтээсэн буянтай бурлуудаан дээд зэргээр халамжилж харж ханддагын бодит жишээг бид тэндээс харлаа. Александр Пермяков өдгөө 91 нас сүдрийг зоглож угатлан тэр тех 1939 оны үйл явдлыг тод томрон санаж байна. Бид байрлаж байсан газраас Монголын зүг хөдлөөд 460 км явсны дараа Югзэр хийдэд хүрсэн. 6 дугаар сарын сүүл үе байлаа. Тэнд манай Сапорын салаа хэдэн өдрийн турш газар ухаж Япончуудын тавьсан минуудыг аюулгүй болгож байлаа. Ингээд бид зам зуурын худгуудын эргэн тойрондохыг цэвэрлснээр айрын дивизийн цэргүүдээ усаар хангаж их говийг гатлан халахын гол төрсөн юм а. Александр Пермяков Эрхүүд армийн инженерийн хийгээд төгсгөөд дэлхийн 2 дугаар дайны өмнөх жилүүдэд Читай хотод өвөр байгалийн цэргийн тойрогт Сапиорын батальонд салаан дараагаар ажиллаж байжээ. Тэндээс Монголын ард түмэн туслахаар халахын голын дайнд илгээгдсэн байна. Бид явган цэргийн болон танк эсрүүцэх мин тавьдаг байсан. Япончууд төмөр бетоноор цутгсан хүчирхэг 17 бэхлэлттэй байлаа. Бид Монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн эрлэг зоригтойгоор дайсны эсрэг тулцсан. Нойргүй хоногуд давшилтын хүнд хүчир өдрүүд өчигдөрхөн байсан мэт санаанаас ир гардаг юм а. Тэр үед үхлээс айдаг байсан уу? Өөрсдөө яаж зоригжуулдаг байсан бэ гэж надаас олон хүн асуудаг юм. Бид даалгавраал бэлгүүлэхийг бодхоос бус үхлээс айдаггүй байж дээ. Халахын голын дайнд
Монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн тулдж явсан өөр нэгэн ахмад дайчин бол генерал Николай Дорофеевич Кравиц юм. Өдгөө 100 насыг шүргэж яваа Кравиц 126 дугаар корпусын их бууны хорооны тагнуулын салын даргын туслах. 1-р дивизионы 3 дугаар батальон улс төрийн удирдагчийн орлогчийн албыг хашиж явахдаа халахын голын тулдаанд оролцжээ. Бид Монголд эхлээд Тамсаг булагт дараа нь Баян түмэнд очисон. Баян түмэн хилд их ойрхон орших тул Япончуудын агаарын болон гинтийн аливаа довтлогоонд өртөх аюул их байв. Цэрэг дайны үйл ажиллагаа эд өрнөж нөхцөл байдал юр бусын хурцтмал байлаа. Хамгийн төгшөртэй нь минометийн хүчтэй гал байсан. Япончууд манай нуугч руу минометийн галаар тасралтгүй шүршиж өглөө оройгүй галдаг байлаа. Тэд хаалттай нуувчнд байсан бол бид цөм хил газар байсан. Бид өдөртөө минометийн галаас нуугдаж оройдоо зөвхөн мүлхэж л явсан. Мөн цэрэг техникийн чухал объект цохилтын гол хүчээ дайснаас халахвчилж байрлалаа байнга сэлгэж байсан юм а. Генерал Николай Кравиц цэрэг армийн тактикийн талаар гүнзгий мэдлэгтэй. Тэрээр Монгол зөвлөлтийн армийн ерөнхий командлагч зөвлөлт холбоот улсын маршал Георгий Жуков тэргүүтээ армийн төв штабын баримталсан бодлого хэрэгжүүлсэн арга барил үүсгсэн үр дүнгийн талаар наривчлан ярьж тодорхой жишээнүүдийг дурдж байлаа. Мөн түнчлэн Монгол цэргүүдийн эрд зоригийг багтан ярьсан юм. Халах голын шийдвэрлэх тулдаан 1939 оны 7 дугаар сарын 8-наас 8 дугаар сарын 20-ны хооронд Баян цагаанд болсон. 8 дугаар сарын ихэнх хүртэл агаарт Японы тал ноёхож байсан ч явандаа манай нисэх хүчин давмгаалах болсон. Халахын гол дэх агаарын тулдааныг цэрэг дайны түүхэнд хоёр талаас анхудаа нэгэн зэрэг олон онгоц оролцсон хамгийн том агаарын тулдаан. Дэлхийн 2 дугаар дайны өмнө цэрэг нисхийн хүчний чадварыг шалгасан том шалгуур гэж цэрэг армийн түүхэнд онцолдог. Бид артиллерийн галаар болон агаараас дайсан цохилт өгснөөр Японы 6 дугаар армийг бүслэн бүсэлтийн хүрээ хумигдж дайсан бут цохигдсон. Үүний зэрэгцээ Монгол цэргүүдийн дайчин чанарыг зайлшгүй онцлох ёстой. Монгол цэргүүд эрлэг зоригтой байлдаж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө олон сайхан гавьяа байгуулсан. Монгол орны тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлгүй зүтгэсэн Оросын ахмад дайчид Монгол орны тухай Монголын ард түмний талаар халуун дулаан үгэн харамгүй хайрлаж байлаа. Тэдний онцлон тодтогсон гол санаа бол Орос Монголын ард түмний найрамдал нөхөрл үеийн үед мөнхөд оршиж жилээс жилд бадчин бэгчин гэдэгт итгэж байдгаан уламжилсан юм а. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн зүгээс Оросын албаны улсын тэргүүн Владимир Путин зориулж хөшөө бэлгэлсэн байдаг. Тэгвэл энэхүү хөшөөний суурийг тавих үйл ажиллагаа Москва хотод болсон юм а. Оросуудын зүгээс энэхүү үйл ажиллагаанд маш том анхаарал хандуулж байгаа нь бол эхний байдлаас сод харагдаж байлаа. Юу гэхээр Оросын албаны улсад бол хөшөө байрлуулах зөвшөөрөл авах гэдэг бол маш том асуудал байдаг юм. Тодруулж хэлэх юм бол 40-50 газрын албан ёсны зөвшөөрлийг авсны үр дүнд энэхүү хөшөө босгох зөвшөөрөлтөй болж байдаг. Тэгвэл монголчуудын зүгээс энэ тал дээр маш сайн ажилласан байна. Мөн оросуудын зүгээс ч гэсэн монголчуудын талын үйл ажиллагаанд маш том дэмжлэгийг үзүүлж байна. Үүний нэг тод илрэл бол хоймор зарладаг. Өөрсдийнх нь хувьд бол ариун нандин дагшин газар болсон цэцэрлэг түрээлэндээ энэхүү хөшөөг байрлуулахар болжээ. Авгай их орны дайны ялтын 70 жилийн тохиолдсон Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлгэлсэн ялалтан тэмүүлсэн морид хөшөөг хүндэтгэлийн дэмжидээр байрлуулах шийдвэрийг 10 дугаар сарын 13-нд Москва хотын Думын дэргэдэх монументаль урлагийн комисс санал нэгтгээр шийдвэрлсэн байна. Манай хоёр орны наримдлын бэлэг тэмдэг болох уг хөшөөг эх жилийн ялалтын баяраар хүндэтгэлийн дэнжийн хүндтэй хэсэг буюу ялалтын цэцэрлэг түрээлэнгийн олонний нүдэнд энэ түрүүн тусах газар байрлуулах бөгөөд үнэн ч нөхөрлөлийн гэгэн түүхийг үе үеийн хүмүүст сануулan сүндэрлэх болно. Олон жилийн үнэн ч нөхөр нь болсон монголчуудын энэхүү бэлэгт Оросууд өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг тод илрэл нь энэ байлаа. Учир нь ялалтын цэцэрлэг түрээл нь Орос орны хамгийн хүндэтгэлтэй ариун дагшин газруудын нэг юм. Тус зогсол бүрийг дэлхийн 2 дугаар дайны ялалтын 50 жилийн өжрүүлэн 1995 онд байгуулжээ.
Оросын ард түмэн халахын голын хөвөө Манжуурийн толгод болон Хасаа нуурын эрэг дээр соёолон бэхжсэн дайчин нөхрөлийнхөө түүхэн уламжлалыг ямагт санан хүндэлдэг. Эх орны их дайны үед Монголын ард түмнээс илгээсэн хүнсний зүйл, хүчирхэг морд, дулаан хувцас, цэрэг техник зэрэг тусламж дэмжлэгийг үнэлж баршгүй маа. 2014 онд Монгол Орос хоёр халахын голд ял байгуулсны 75 жилийн ог хамтран тэмдэглэсэн. Өнгөрсөн онд эх орны их дайны ялалтын 70 жилийн ог хамтдаа тэмдэглэлээ. Харин энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ог тэмдэглэж байна. Ялалтан тэмүүлсэн морид хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээд ноён Андрей Куликаас гадна Москва хотын соёлын өвийн газрын 1-р орлогч захирал Мирзаян Монгол улсыг төлөөлөн гадаад харилцааны яамны төрийн нэрийн бичгийн дараа даваасран Монгол улсаас Оросын холбооны улс зугаан зүгт бүрэн эрхт элчин сайд дэлгэрмаа оролцлоо. 95 жилийн харилцаа бол Монгол Орос хоёрын хооронд бүх салбарт харилцаа идэвхтэй хөгжсөн. За улс төрийн харилцаа бол одоо хамгийн өндөр түвшиндээ явж байна. За хоёр орны хооронд бол анх одоо Монгол улс Оросын холбооны улстай стратегийн түншлэлийн одоо харилцааг тогтоосон. Энэ стратегийн түншлэлийн харилцааны дагуу одоо бүх салбарт одоо харилцаа идэвхтэй өрнөж байна. Тий. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 95 жилийн зориулж Монгол болон Оросуудын зүгээс бол өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулсан. За тэдний нэг бол найрамдлын сар юм. Энэхүү сарын хүрээнд Монголын элчин сайдын яамны зүгээс ихэд Москвад олон арга хэмжээ зохион байгуулсан. Нэг нь бол уулзалт байсан юм. Энэхүү уулзалтын үеэр Оросын төрийн олон төвшөөд ирсэн. За түүнчлэн Монголын төлөө зүтгэж ирсэн Оросын буянтай буурлууд ирж байсан. За энэхүү уулзалтын үеэр монголчуудынхаа талаар Оросын зүгээс ямар хандлагатай байдгийг мөн монголчуудын зүгээс Оросын талаар мөн ямар үзэл бодолтой байдгийг талаар харилцсан, солилцож үзэл бодлоо ярьж байлаа. Мөн түнчлэн Оросд сурж байсан монголчууд, Монголд амьдарч байсан оросууд энэхүү уулзалтын үеэр уулзаж өөр хоорондоо халуун сайхан дурсамжаа өрнөж байсан. Монгол улс Оросын холбооны улсын хоорондоо дипломат харилцаа тогтсоны 95 жилийн хойд зориулсан найрамдлын сарын гол үйл явдлын нэг нь ёслол хүндэтгэлийн арга хэмжээ байлаа. Тус арга хэмжээнд Монгол үндэсний зан заншлыг илтгэсэн имэйл, номсон, мөнгө бүсрэг хэд зүйлсийг дэлгэн тавьсан эрсэн зочид төлөөлөгчдийн анхаарлыг гойд татаж байсан юм. Үнэхээр одоо 95 жилөө гэдэг бол агуу их сайхан ийм одоо тэмдэглэлт ойн үйл явдал байна. Өнөөдөр Лувсан гомбгоо ирж байна. Өнөөдөр олон одоо элчин сайдын яамдууд, элчин сайд нар одоо бидний одоо хамтран ажилладаг энэ Москва хотно одоо 180 элчин сайдын яамд байдаг. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагатай адилхан ийм хэмжээний олон улсын төлөөлөгчд байдаг. Тэгээд бүх одоо анд нөхдүүд маань хамтран ажиллагчид маань ирлээ. Олон одоо 3000 оюутан сурдаг ихтэй сургуулиудын одоо удирдлагууд ирлээ, ректорууд, соёлын киноны байгууллагын ирлээ. Ерөнхийдөө манай энэ арга хэмжээ бол өөрсдөө энэ ирж байгаа хүмүүс маань өөрөө Монгол Оросын харилцаа өнөөдөр ямар түвшинд очиж байна гэдгийг бол харууллаа. Тийм учраас мэдээж хэрэг одоо Батлан хамгааллын дотоод хэргийн яамны дэд сайд ирлээ. Тэгээд олон том Оросын нэр хүндүүхээ компанийн төлөөлөгч нар ирлээ. Оросын төмөр зам одоо олон улсын банкны төлөөлөгч нар ирлээ. Тийм учраас энэ бүгд маань бидний одоо харилцаа өнөөдөр ямар түвшинд байгаа гэдгийг харуулсан арга хэмжээ болоо хэмээн дүгнэж үзэж болно. Хүндэтгэлийн арга хэмжээнд Оросын холбооны улс Монгол улсын 400 орчим зочид төлөөлөгчд оролцсны дотор Оросын холбооны улсын гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, Оросын холбооны улсын дотоод хэргийн дэд сайд Игорь Зубов нар байлаа. Түүнчлэн зөвлөлт холбоот улсын Хошой Баатар, Монгол улсын Баатар Сансрын нисгэгч Горбатко, зөвлөлт холбоот улсын Хошой Баатар, Монгол улсын Баатар Сансрын нисгэгч Владимир Жанибеков тэргүүтээ Оросын холбооны улс Монгол улсын харилцаанд
онцгой хувь нэмрийг оруулсан хүндэтэй зочид олон байлаа. Оросын ахмад дайчид, сансрын нисгэгчид, Орос Монголын ард түмний сайхан нөхөрлийн талаар Монгол ахын дүүстэйгээ хөөрөлдөн нэгэн үчиг өнгөрөөлөө. Я думаю, что сегодня мы Манай хоёр орны харилцааны ирээдүйн хувьд бол Бурхны авралаар бид өнөөдөр ямар нэгэн хувьсгалын тухай ярихгүй болсон нь сайн юм гэж би бодож байна. Бид биеэ аль эртнээс хойш мэднэ. Гэхдээ бид ардчиллын тухай хөнгөмсөг сэтгэлгээнд суурилсан нэг л таатай бус эрхчлөөнд автсан 20 жилийг туулах хэрэгтэй байсан шиг байгаа юм. Ийм учраас Орос улс цагаа олж зогсож чадсан. Монгол улс ч ингэж чадсан гэж би үздэг. Бид хамтран янз бүрийн төсөл хэрэгжүүлж, худалдаа арилжаа хийж, соёлын солилцоо өрнүүлж, ирээдүйн үедээ зориулсан сайхан бөгөөд хүлээн зөвшөөрөх зүйлийг бүтээх хэрэгтэй. продолжение. Бид Москвад ирээд олон сайхан хүмүүстэй уулзаж монголчуудын талаарх байр суурийг сонссон юм. За тэр бүхэн нэг л утга агуулга байлаа. Монгол Оросууд олон жилийн нөхөрлөлийн түүхтэй юм. Энэхүү нөхөрлөлөө улам цаашин арвижуулж, хөгжүүлж, баяжуулах зүйтэй юм а. Тийм учраас өнөөдөр босгосон энэ сайхан босгоо улам цааш нь дахиулж яваараа гэдэг үгийг захиж байлаа. Мөн бидний анхаарлыг татсан хүндэтэй зочид бол Оросын холбооны улсын сонгуулийн ерөнхий хорооны дараагаар ажиллаж байсан Владимир Чуров. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нар юм. Тэд хоёр орны найрамдалт харилцааны талаар өөрсдийн байр суурийг ийхүү илэрхийлж байна. Для меня Өнөөдөр энэхүү баяр ёслолд оролцож байгаадаа би маш их баяртай байна. Учир нь яг 55 жилийн өмнө бидний эцэг өвгөд Монгол улс болон Зөвлөлт холбоот улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурсны 40 жилийн ог тэмдэглэж байсан. Танаа улс цэцгэлэн хөгжих болтугай хэмээн хүссэн ерөөхийн зэрэгцээ асар том хүрээтэй баялаг түүхийнхээ бүх үе шатыг хүндэтгэж байгаасаа гэж хүсэж байна. Бас бидний хоорондын соёлын солилцоо улам их байгаасаа. Тэгээд дээр нь зөвхөн янз бүрийн ой зориулагдсан төдийгүй мөн бүхэлдээ уран зураг, театр зэрэг соёлын бүхэл салбарыг хамардаг байгаасаа гэж хүсэж байна. Үнэн хэрэгтээ тал нутгийн соёлоос уламжлан авсан зүйл манад их байдаг. Иймд манай хоёр орны соёлын солилцоо маш үр өгөөжтэй хялбар төхөн байдаг. Монгол улс, Оросын холбооны улс нь зөвхөн хоёр хөрш улс төдийгүй мөн ахын дүүс ард түмэн юм а. Бүгд найрамдах халимаг улсын анхны ерөнхийлөгч байсан миний хувьд өнөөдөр Москва хотын төвд энэхүү түүхэн байшинд зохион байгуулж буй баяр ёслолд оролцож байгаадаа сэтгэл их өндөр байна. Олон хүндтэй зочин, дипломат ажилтан, Оросын холбооны улсын холбооны албад болон агентлагуудын удирдлага энд хүрэлцэн ирсэн байна. Тэд бүгд ахын дүүсээ болон өөрсдөө энэхүү баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэхээр хүрэлцэн ирсэн дамжиггүй юм. Оросын холбооны улсад ч Монголын ард түмэн амьдардаг. Тухайлбал хэдэн зуун жилийн өмнө Оросын нутагт нүүн ирсэн халимгийн ард түмэн байгаамаа. Миний бодлоор энэхүү баяр нь маш сайхан бөгөөд манай хоёр орны харилцааг бэхжүүлэхэд маш хэрэгтэй баяр юм а. Сансрын нисгэгч Горбатко, Жанибеков нараас дутуугүй Монгол орн, Монголын ард түмний талаар сайн мэдих эрхэм бол Оросын холбооны улсын гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын Монгол улсын асуудал хариуцсан дэд захирал Владимир Калинин юм. Владимир Калинин эдэр залуу хойдан манай оронд ажиллаж амьдарч байлаа. Би Монгол улсад 1977 оноос 1981 онд ажиллаж байлаа. Дипломат хүний анхны томилд хамгийн сайхан аял байдаг. Сэтгэл зүрхэнд үрд хадгалагдан үлддэг юм а. Би өнөө хүртэл Монголыг дурсан сандаг. Тэр үед Монгол Оросын ард түмний мөнхийн эвдэршгүй гам мэт батбөх найрамдлын төлөө гэсэн хундганы үг хаасаагүй цуурайтдаг байсан билээ. Тухайн үеийн энэхүү хундганы үг өнөөдөр ч хүчтэй цуурайтаж байх ёстой юм. Манай хоёр орны харилцаа сэргэн мандах энэ онцгой цаг үед Монгол улстай харилцах чиглэлд иргэн ирсэндээ би маш их баяртай байна. Монгол улсын шин засгийн газар манай хоёр улсын харилцааг бүх чиглэлд өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Оросын тал ч мөн адилхан хүсэл эрмэлзэлтэй байгаа. Орос Монголын найрамдалт харилцааг илэрхийлэгч олон хүчин зүйл бий. Тэдгээрийн дунд Москвагаас ирж буй радио нэвтрүүлэг онцгой байр суурийг эзэлнэ. Москвагаас ирж буй радио нэвтрүүлэг цацагдах 20 цаг 30 минут, 21 цаг 15 минутыг Монгол оронд яран хүлээн байж сонсдог байсан. Тус нэвтрүүлгийн цар хүрээ. Нэр хүндийн тод илэрлэл юм. Хоёр орны найрс харилцааны илэрхийлэл болсон өнгө нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсан уран бүтээлчдийн тод төлөөлөл бол соёлын гавьяалт зүтгэлтэн Чулуунбат, Лавгсран, Александр Жуков нар билээ.
Тэд үе үеийн сонсогчдын мэдээлэл хүртэх төвчэн байсан юм. Тут мне позвонила, я по-монгольски говорил. Би тэгэхээр одоо зөвлөлт холбоот улсад сургууль төгссөн, Ленинград хотод төгссөн 7 жил болсон юм. Тэгээ Москвад одоо 24 жил амьдарч байна. За энэнийхээ 20 жилийн яг Оросын дуу хоолой радиод нэвтрүүлэгч, орчуулагчаар ажилласан. Тэгэхээр орог миний амьдралын тал нь Орос орнд өнгөрсөн болж байгаа. Ер нь Оросын ард түмэн бол Монголын ард түмэн тайртай. Хаан ч явж ийсэн одоо зүгээр нэг захаас таксивэрээ суухтал жолоочийнх нь одоо аав ээжийн ч юм уу, ах дүүн ч юм уу, найз нөхд нь Монголд байсан байдаг байхгүй. Тэгээд ямар юм асуудаг вэхээр за манай Монгол ямар байгаа вэ? Амьдрал нь ямар байна гэж их сонирхон. Ер нь настайчууд бол ерөөс Монголыг бол одоо маш их сайхнаар ярьдаг. Би ер нь Монголд байсан би өстө тэнд муухай байсан гэж хэлж байсан Орос хүнтэй өстө таарахгүй. 24 жил болоход тий. Ну, это вот две главные, вернее, вот то, что мне. 1966 онд би дунд сургуулиуд дөнгөж төгссөн 7 Орос хүүхдийн хамтаар Монгол сурахаар Улаанбаатар төлд тавьсан. Бидний хувьд монгол хэлийг тухайн орчинд нь сураад ирээдүйд энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэхээр зөвлөлт холбоот улсаас аль бие усаар илгээгдсэн анхны хүүхдүүд байлаа. Эх орондоо эргэж ирээд радиогийн холбооны Монгол нэвтрүүлгийн хэлтэст орсноор амьдралын маань 40 жил энэ байгууллагатай холбоотой явж ирсэн. Амаргүй фронт байсан ч энэ бол миний амьдрал өөр юугаарч сольшгүй амьдралын минь зам юм да. Москвагийн радиод 1972-оос 1979 он хүртэл мөн 87-оос 1992 он хүртэл ингээд нэг 10 жил Москвагийн радиод мэрэгжилтнээр очиж ажилласан. Тэгээ энэ хооронд бол ажиллаж байхад Москвагийн радио Монголын ард түмэнд сургам хүмүүжүүлэх талаар, соёл боловсролын талаар, төрөл бүрийн мэрэгжлийн талаар олон сайхан нэвтрүүлгийг хийж явуулж байсан. Тэр дундаа Монголын ард түмний үр хүүхдүүдийг тэнд суралцж байхад нь төрөл бүрийн мэрэгжлийг олгож байсан. Олон сайхан мэрэгжилтнүүд Монголд ирж Монголынхон бүтээн байгуулалтанд ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа, цаашдаа ч мөн ажиллана гэдэгт би итгэж байна. Монгол цорын ганц шагналыг бас танд зөвлөлт улсын зүгээс олгосон гэдгийг дуулж байлаа. Та энэ талаар өөрийнхөө түүхийг өгүүлээч. Тэгээ энэ бол нэг юм болсон юм а. Москвагийн радио анх ерөөсө 3 хэлээр нэвтрүүлэг гадагшны цацдаг байсан. Сүүлдээ бол 76 хэл дээр өөрөөр хэл дэлхийн 76 орны хэл дээр нэвтрүүлгээ цацдаг болсон. 76 редакц ажиллаж байна. Тэгээ энэ дотор бол Монгол редакцийг Монголын мэрэгжилтнүүдийг одоо тэрүүн байр олгож шагнасан байгаа. Байр эзлүүлсэн. Энэ учир нь юу гэхлээр зэрэг ямар болцлоор яаж шалгасан юм гэхлээр зэрэг ер нь Монголын редакц хамгийн чадварлаг редакцийн нэг байсан. Монголын редакц орчуулга араач тэр, уран чадвар араач тэр, сахилга бат араач тэр тэрүүн байранд явж исэн. Ямар ч цаг үед тэр чин 76 хэлийн одоо Вьетнам, Орос, Чех, Англи, Герман, Турк, Солонгос гэл 9 жирийн хэл ингээд хойноос өрөөндөө очрлоод цагтай минуттай тэгээ тэр цагтаа багтааж биднээс нэвтрүүлгээ явуулах ёстой. Тэгээ ингээд байж хахад бол манай редакц Монгол хэлний редакц бол яг цагтаа ороод цагтаа гараад явцдаг. Тэгээд нэвтрүүлгүүд нь дандаа чанартай гардаг ийм байсан. За тэр энэ учраас л одоо энэ шагналыг шагнасан ийм нэгэн шагнал энэ СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар Михаил Сергеевич Горбачевын гарын үсэгтэй одоо перестройкийг анх одоо зохион байгуулсан одоо ийм хүний гарын үсэгтэй ийм одон л доо. Тэгээ энэ одон бол Монгол редакц түүгээр барахгүй Монголын сонсогчдыг, Монгол түмнийг, Монгол төрийн шагнасан ийм том хүндтэй шагналаа гэж би бодож өнөө хүртэл ингэ нандигны хадгалж явдаг юм. Энэ бол хизээч давтагдашгүй юм зүйлээ гэж ингэж бодож явдаг юм аа. Москвагаас ирж буй нэвтрүүлгийг Оросын дуу хоолой радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакц 1946 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн түгээж ирсэн.
Уг нэвтрүүлэг эхний дугаараас эхлэн Монголын үндэсний радиогийн нэвтрүүлгийн сүлжээнд орж Монгол орон даяар цацагдж ирсэн түүхтэй. Нэвтрүүлгийн хамт олон сонсогчдтой нэгт харилцаа холбоотой байж тэдний хүсэл сонирхлыг хүндэлж санал сэтгэлдлийг сонсдог байсан олон арваны турш ард түмний нэвтрүүлэг байсан амжилтынх нь гол нууц нь байлаа. Бид бүхний гол зорилгын нэг бол Оросын улбаны улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд мэдээж монголчуудынхаа дуу хоолойг Оросуудад хүргэх, Оросуудын дуу хоолойг монголчуудад хүргэхийг зорж байгаа юм. За мөн дараагийн нэг том зорилго бол Монгол Оросын сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхний хоорондох үүссэн харилцаа ямар байсан юм. За одоо туршлага нь ямар байгаа юм. Бидний зүгээс ямар туршлагыг бас судлуул зүгөөрөө гэдэг тал дээр бид бүхэн энэхүү Оросын мэргэжил нэг нөхдөдтэйгээ уулзсан юм а. Энэ хүрээнд ч гэсэн олон байгууллагаар орж олон зочид төлөөлөгчдөө уулзаж санаа бодлыг сонссон. Шин шийдлийг эрхмэлэн бусдыгаан тэргүүлж байгаа Оросын тэргүүлэх байгууллагуудын туршлагыг нэвтрүүлж байгаа нэгэн байгууллага бол Russia Today телевиз, тус телекомпани, CNN, BBC зэрэг дэлхийн мэдээллийн авраг компаниудтай өрсөлдөж жил ирэх тусам мэдээлэл дэх өөрийн орон зайг баталгаажуулж байна. Russia Today телевиз дэлхийн 700 сая үзэгчдэд 24 цагийн турш мэдээлэл түгээдэг авраг том телекомпани. Бүрэлд хүндэн англи хэлээр цацагдаг үндсэн сувгаас гадна Америк, Английн үзэгчтэй зориулсан тусгай сувг ажиллаулдаг. Мөн араб, испани хэл дээрх сувгуудтай юм байна. Испани хэл дээрх сувгийнх нь үндсэн үзэгчид нь Латин Америкийн улс орнуудын иргэд гинэ. Манай телевизийг олон үндэсний телевиз хэмээн тодорхойлж болох юм а. Учир нь Russia Today телевизэд 40 гаруй орны мэрэгчнүүд ажиллаж байна. Бид бүгд хамтдаа үнэн бодит мэдээллийг үзэгчдэд өгөхийг эрмэлзэн ажилладаг. Манай байгууллагын зарчим бол бусад телевиз хэвлэлийн хөнддөггүй, түгээдэггүй тэр мэдээллийг үннээр хүргэх явдал юм а. Энэ санаа маань Russia Today-гийн урай өгөнд тусгалаа олсон байдаг. Телевизийн ажилчид студи хөрөмжүүдийг төдийгүй эфирийн өрөө, редакторуудын өрөөтэй хамтаа бүгдийг нэг дор багтаажээ. Телесовг бүр нь өөрийн студи болон редакцтай. Нэг онцлог нь совгоор тухайн хэлээр ярьдаг сэтгүүлчдээс бүрдэжээ. Бидний зочилсон Испани, Англи хэлний совгийн редакцлаг гэхэд Латин Америк орнууд болон Англи Америкаас ирсэн мэргэжлийн сэтгүүлч, редакторудаас бүрдсэн олон улсын төвшөнд богино хугацаанд өндөр амжилт гаргах нэг давуу тал нь болсон байна. Ipsos компанийн судалгаагаар 100 гаруй оронд мэдээллийн түгээдэг Russia Today телевизийн өдөр тутмын үзэгчийн тоо өнөөдөр 35 сая хүнд хүрсэн байна. Тэгвэл Россия сегодня медиа групп Russian Today-гээс ялгаатай хуучин цагийн 100 агентлаг РИА Новостийн суурин дээр 2013 онд байгуулагдсан мэдээллийн нэгдсэн агентлаг юм. Гол зорилго нь Оросын улс төр нийгмийн амьдралыг дэлхийн нийтэд түгээх. Дэлхийд өрнөж байгаа үйл явдал юм. Тус медиа групп өөртөө олон тооны вебсайтуудыг нэгтгэж олон улсын хэмжээнд мэдээлэл түгээж байна. Сайтууд нь төрөл жанраараа төрөлдсөн бөгөөд мэрэгжлийн судалгаа шинжилгээнд тулгуурлан мэдээлэл дэлхийн олон хэл дээр түгээдэг. Үүний нэг нь эдийн засгийн мэдээллийн Prime. Россия сегодня агентлаг үндсэн үргээс гадна Оросын тэргүүлэх телевиз, хэвлэл, вебсайтуудыг мэдээлэлээр хангадаг байна. Үүний зэрэгцээ өөрсдийн судалгаа шинжилгээ, анализ үндэслэлийг тусгасан сонин сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаж бүхий л давхаргын иргэдэд эдийн засгийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэдэг.
Монголд Спартак багийн олон хөгжөөнд дэмжигчид байшаар ирсэн. Одоо ч гэсэн байгаа. За тэр дундаа шинэ цэнгэлдэгтэй болсон, шинэ музейтэй болсон гэдэг утгаараа бол бид бүхний энэ авсан дүрс та бүхэнд мэдээж дотн сэтгэлийг төрүүлж байгаа баха. Учир нь энэ стадион болон музей байгуулагдаад тун удаагүй байгаа. Тийм учраас Спартак багийн хөгжөөнд дэмжиж ирсэн олон хөгжим дэмжигчдийн хувьд бол энэ хорог үйл явдал яг харахгүй чухал ийм түүхэн мөчүүд юм. Монголчууд гээд орсуудаар дамжуулан дэлхийн спорттой танилцсан. Олон арван орос мэрэгжилтэн ирж, олон зуун манай шилдэг тамирчдыг төрүүлсэн манай спортын гихэмжилтийн үндэс суурь болсон билээ. Тиймээс Оросын спорт эрэд дундаан хөл бөмбөгийн Оросын ард түмний клуб гэгддэг Спартак багийг танилцуулж байна. Москвагийн Спартак баг улсынхан аваргаар 21 удаа шалгарсны дээр гайхалтай уран тоглолт, гайхамшигтай ухаалаг шийдлүүдээр буурал төвийн буцгай багуудыг сандаргаж явсан агуу клуб юм. Спартакчууд багийн дэв бахархал нь музей юм байна. Үнэхээр ч музей гэдгийг утгаар нь байгуулжээ. Клубын он оны түүх, үе үеийн тоглогчдын мэдээллийг видео дүрс, электрон самбраас бүрэн авч байна. Товчхондон ганц товчлуур дараад л хүссэн хүнээ олж дуртай мэдээлэл хүртэнэ. Спартак клубын хөгжөөнд дэмжигчдэд Монгол орнд байдаг гэж урд нь төсөөлж байсангүй. Энэ талаар та бүхнээс мэдэж авсандаа сэтгэл өндөр байна. Монгол улсад Монгол иргэд манай багийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа талаар бид клубийнхаа хамт олон дамжуулах болно. Та бүхэн Спартак клуб түүний цэнгэлдэх музейд зочилсон анхны монголчууд болж байна. Бидний бүтээсэн түүх, хийж буй ажлууд та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Москвагийн Спартак баг өнгөрсөн жил открытый нэртэй авраг том цэнгэлдэх барьжээ. Цэнгэлдэх 40 мянган хүний багтаамжтай бөгөөд цэнгэлдэхийн гол давуу тал нь үзэгчдэд өгөх тав тух юм. Мөн сэтгүүлч, гэрэл зурагчдын ажиллах нөхцөлийг дээд зэргээр хангаж өгчээ. Открытый цэнгэлдэхийн VIP суудлын улирлын багц нь 60 сая төгрөг. Жохом ийм суудлал нь цэнгэлдэхийн ихэнх орлогыг бүрдүүлдэг байна. Оросын холбооны улсын нэрийн хуудас болсон өөр нэгэн салбар бол шинжилх ухаан. Энэ салбараа илүү хурдтай хөгжүүлэх, шинэ үр дүн төрөхийн тулд инновацийг өргөн хүрээтэй нэвтрүүлж байна. Ийм нэгэн байгууллага бол Сколковагийн технологийн парк юм. Орос орн өөрийн технопаркуудыг инновацийн бизнесийн экосистем нэгтгэх ажлыг төрийн түвшинд эхлүүлсэн орнуудын нэг юм. Тэд технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болох биоангаах ухаан, эрчим хүчний хэмнэлт, сансрын технологи болон цөмийн эрчим хүчний чиглэлээр инновацийг дэмжин ажиллаж байна. Сколковагийн технологийн паркт 15,000 орчим хүн оршин суугаар төлөвлөсөн бөгөөд түүн дээр 7,000 хүн ажиллах юм байна. 2020 он гэхэд 35,000 хүн ажиллана хэмээн тооцоолж байна. Оросын холбооны улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 95 жилийн ойн арга хэмжээ Оросын холбооны улс тэр дундаа Москва хотод хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн талаар сурвалжлыг та бүхэн инхүү хүлээн авч үзлээ. Мөн түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд бид та бүхэнд Оросын холбооны улсын дэвшилтэт технологиг нэвтрүүлж байгаа, инновацийг нэвтрүүлж байгаа тэргүүлэх байгууллагуудын танилцуулгыг хүргэхийг хичээсэн юм аа. Ингээд таалан сойрхсан та бүхэнд баярлалаа.